Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Зэй 한국 шагналдаад байсан болохоор ч нэлээд адармаатай явдал суудалтай кино болоод ирлээ. Шин сувгнаас барьсангээд ард үзэлгүй дардаг юм дараад яваад байгаа. Манайс энэ сувг дээр чинхэн зөвүүн хийгээд үлдсэн байгаа. Окей. Шин сувг. Шин телеграм. Гэхдээ хуучин бит. Аш манайс бүр мөсөн толиог заяа. Хэдүүлээ бас нэгнээ санаж битгэж байгаа болохоор 4 сар хүртэл шин сувгтайгаа хамтдаа бас телеграм хуудастай хамтдаа явахар болсон байгаа шүү. Окей. Зарим бичлэг телеграм дээр орох болохоор утсан дээрээ телеграм суулгаад яапи гэд хайгаад эсвэл пин коммент дэх линкээр давхиад ороод ир. Хэдүүлээ хаяа энэ сувг дээр бяцхан болгоомж байх болно. Окей. Кино 80 группийн одхон охинтой суусан Мэнгто бишээ Ю Минхүү өөрийн нуу самраг Ким Сэхийг хөнөөсөн хэрэг цэжиглэгдэн баримтлагдаад байсан. Тэгвэл өнөөдөр баримтлах тушаал нь хүчингү болон суллагдаж өөртөө өмгөөлөгч авахар болсон бол нөгөө талд прокурорууд шинэ нотлох баримт олж авах ажилтай үлдлээх ноцтой шар мэдээгээр кино маань эхэлнэ. Үзэгдэл солигдож суллагдсан Минхүүг зуслангийн байшинда байж байтал нэгэн ажимаа ирээд "За яхав хай. Намайг Ян Шинү гэдэг өмгөөлөгч. Залуу. Таны талаар компанийнхаа хуульчид сонссон" гэвэл эмэгтэй "Би уг нь буудлын руугаа явж хэдэн ясан амраангаа шар тостой гулгаа бишээ цэгэн баринд орох гэж байсан ч шинэ мэдээлэл аваад өөртөө ч уулзах хэрэгтэй байх гэж бодоод хүрээд ирлээ. Та ч одоо шөнжин байцаалтанд орчход яагаад энд ирсэн ядрахгүй нү?" гэвэл залуу юу хэвлэлийнхнээс зогтох гээл энд ирчлээ. Ховын өмч биш болохоор хүссэн хүн нь орж ирч чадахгүй. Яг л 0 дөмдөө шов татаж орлон дээрээ суугаад ховын орон зайгаа мэдрээд уцаа ухаа сууж байгаа ит тийм тухтай байдیں۔ Өмгөөлөгч хүүхэн тийм байж. Гэхдээ 5 минутын зайд цагдаагийнхан таныг ажиглаж байлаа шүү. Гэхэд Минхүү тэрэнд кофе аягалж өгөөд залгилчих. "Нэрээ намайг өмгөөлж өгöd баярлалаа" гэсэн өмгөөлөгч "Sorry залуу минь. Би болсон бүгдийг сонсож байж л өмгөөлөх үгүйгээ шийднэ. Окей." Цагдаагийнхан шинэ нотлох баримт олсон болохоор үүрээр баримтлах тушаалчин гарчиж магадгүй. Цагдаа дээр өгсөн таны мэдүүлэг 0 алдаа байна. Ингээд дуу хураагуур гаргаж ирэн өөрийн байцаалтын ажлаа эхлэх болно. За, тэр талигч Ким Сэхитэй бөхс бөөрөөрөө холбогдоод хэр утсан бэ? Залуу бид хоёр унтаж явдаг байсан юм уу? Яахаа жил хагас үргэлжилсэн ч өмнөх намар харилцаанд цэг тавьсан. Тэгвэл яагаад дахиад үлдсэн? Тэр үед сүрдүүлэгт автсан. 1 сая ногоо өгөхгүй л явдал суудал хүүхэн шуухны ч асуудлыг төмөн дэлгэж фэйсбүүк хадуулгаж бид нэг залуутай болцоод энэ групп тавьж бодоо болгон шүү гэхээр өөрт байсан мөнгөө аваад заасан буудалд нь яваад очтол тэнд Сэхи байжсэн. Би ч гайхаад бид хоёрыг ахаад бавуулц гисэн бахта гэж бодсон ч арай ч үгүй байсан байлээ. Ким Сэхиг ч бас сүрдүүлсэн болж таарсан. Өмгөөлөгч эмэгтэй. Яагаад цагдаад хэлээгүй? Бид хоёрын харилцаа алвжээ дууссан. Дээрээс нь авгаадаа мэдэгдмээргүй байсан болохоор баяа айлын өргөн болно гэдэг чинь тэнгэрийн умдаг адахтай л адил штэ. Тэгээд бид хоёр өрөөндөө дальж байгаад ямар нэгэн хүн ирэхийг эсвэл өөр нэг юм болохыг үлээгээл байсан. Байдгүй. Цонхоор хардл цагдаа хүрээд ирдیں۔ Нэг л бишээгээд гарах гэсэн. Хэнийг араас тойл руу намайг савцсан. Пүү зүгээр нүд таран хуйлаад толгой хааг. Тэгэл сэрсэн хаалгад өгч гинэ. Очоо тайлах гэж явж исэн сарын дэмдэгч юм уу? Нэг тийм цус чим шиг юм үнэртэд харна хажуу тийшээ харсан чи Сэхи баахан мөнгөнд өгцөн толгоноос нь цус гарцсан өвчтэй. Би ч туслаарай гэд барихраал очсон чин цагдаа нар хаалга эвдэж орж ирэл намайг гавлаад шат. Гэт түүхээ ярьж дуустал өмгөөлөгч цагдаагийн бүртгэлээс харахад танай өрөөний гадаа үйлчлэгч өрөөнд орсноос цагдаа ирэх хүртэл тэнд байсан. Гэхдээ байрлаж байсан өрөөнөөс чи хаалгаар ямар нэгэн хүн гарахыг хараагүй. Дээрэс нь хаалга гинжээр төгжээтэй байсан болохоор хүн гарсан гэх ямар ч үндслэлгүй. Цонх бас дотроос төгжээтэй байсан. Цагдаа нар энэ хэргийг хаалттай хаалганы хэрэг гэж үзэж байгаа. Тэгэхээр таны ярианаас бол гэмт хэрэгтэн агаарт уусаад шингээд алга болцсон юм. Нэг тиймэрхүү юм яриад байна л да. Яриан чи ямар ч уран сэтгэмж алга.
танаас өөр хүн байгаагүй. Тийм байхад таал байсан гэд ямар ч эргүү хүн таныг л гэмт хэрэгтэн гэхэр үү штэ. Ингээд ярьж байтал өмгөөлөгчин утас дугарч ярьснаа. Баттам уу? Яг уу? Таг уу? Гээл тасалснаа. Цагдаа нарын шинэ олсон нотлох баримтыг мэдчихлээ. Тэдний олсон нотлох баримт нь гэрч гэвэл мань залуугийн нүд орой дээрээ гарч яаж тийм байд юм бэ? 5 км өндөр залуу цонхоор харж исэн юм уу? Гэхэд өмгөөлөгч нөө энэ гэрч нь Кимсэхигийн хэргийн гэрч биш гэвэл залуу таны юу яриад байгааг ойлгохгүй байна гэж хэлэхэд өмгөөлөгч миний үйлчлүүлэгчдийг 2 ангилдیں۔ Үннийг хэлээд хамтран ажилтдаг бол нөгөө хэсэг нь гартаа тусалж цусгүй эрх чөлөөтэй явахыг хүсдэг гэд. Сургуу алга болсон нэгэн хүүгийн зургийг үзүүлтэл Минхүүгийн царай зүс нь ховс гээл өөрчлөгдөнө. Энийг харсан өмгөөлөгч танихгүй хүн байсан бол та ойртож харах байсан. Хальт хараад бараахыг бодоход та бас ямар ацаа хийцээ. Өмгөөлөгч Моркори мэдэж байгааг мэдэхгүй бол том асуудал байдэн шүү. Би эсрэг талыг няцаахын тулд бүгдийг мэдж өгөх хэрэгтэй. Хэлэхгүй бол явж жангайд. Гэж байж нэг ам хамрын нээлээ шүү. 2 сарын өмнө Минхүү Бусан руу 2 хоног ажиллаар явлаа гэд эхний өдрөө тэндх ажлаа амжуулчаа дараагийн өдөр нь Зуслангийн байшинда нууц самаргаа авчирч бавчхаад байж байсан. Эхнэр нь залгаад ханяа өнөөдөр би илтгэл тавина. Тэр үед чамайг ирээсэй гэж хүсэж байна. Бас санаад байна. Хордир. Гэсэнд Минхүү би ч бас чамайг амар санаж байна. Удахгүй очлоо. Онжон дээр нь пад ингээд алгадаад өгье. Гисэр тасалснаа Сэхиг миний арх гараагүй байгаа болохоор чи жолоо өрчих гэж хэлээд хотын зүг хөдлөн. Тэд уулзуур дээр ирэхэд Минхүү баруун эргэж. Тэр хэсэг ямар ч камер байдгүй юм. Жишг. Гэн маань гараа олон жил хүүхэн шуухан зөөгөө сурцсан байгаа байхгүй да. Сэхиж хэлснээр нь баруун эргээд явнаа. Замд Минхүү онгоо хишгэл хайшлаад өөртөө автуулдаг үү. Сэхи чи ч одоо яачаад байгаа юм бэ гэж хэлэхэд Минхүү хоёул одоо болий. Арай гэж баяалын хөргөн болсон болохоор авгаа мэдчихвэл ална. Энийг сонссон Сэхи жаахан гайхширсан байдалтай явж байтал зам дээр нь Бэмби гарч ирээд эсрэг урсгал руу тарж ороод ирж явсан машинч сандран ханшуу тийш жолоогоо дарахтаа хад мөрөгч. Манай хоёр нуа бибинийг зүгээр үү гэж асуугаад өнөө машины жолооч дээр очиход жолооч нь ухаангүй үгсэн мэт утсанд нь чатрэст. Тэгээд Минхүү дуудлага өгөх гэтэл Сэхи байж тэр хүн бүсэц зүгээг уцаа орлож исэн шүү дээ. Бид буруугүй. Бид ямар мөрөгц юм. Хэрв чи дуудлага өгчвөл хоёлаа баригдаад нүд хуруу болно шүү дээ. Эхнэр карьераа бодооч. Алив соо явъя гэх болно. Тэн чарн жинхэнэ шулмуугүй юу? Ингээд машинда суугаад хөдлөх гэтэл машин насахгүй салгалж яджитал нэг ачааны машин ойртож байгааг хараад Сэхи машин руу гүйж залууг доош нь болгоод бичиг цаас авснаа. Би тэр машины жолооч болоод жүжээ шаач. Хоёулаа ослын талаар ярьж байгаа шүү. Гişас. Санааг сабака. Машин чирж зүгээр үү? Яасэйс. Зүгээрээ. Би энэ залуугийн дугаарыг авах гээд албаар мөргөлдсөн. Кэ. Даатгаш дуудсан. Ингээд яриа зогсчитэл өнөө залуугийн удсан дуурна. Сэхиж гүйж очоод энэ яг даатгал баха. Гэж худлаа инээд алдангүй гээд очоод утсыг авснаа дууг нь хааж байгаад худлаа ярьсан юм шиг болоод машинаас урсан гарах цусыг нуун барин арай гэж ачааны машиныг явуулах болно. Манай хоёр залуугийн цогцыг багаж руу хийгээд Минхүү машиныг талд оруулахаар харин Сэхи машина яаж хийж байгааг асаахаар үлдсэний дараа Range Rover унсаа ахирээд би туслая. Хамрыг сөгч. Сэхи хамар нь хаана байдгийг гээд азаарцнаа. Энэ манай их чи машин байгаамаа. Би өнөөдөр шатсан. Угаасаа төрүүл цэрсэн л өнгөтэй өддөг аваад гардаг үстэй. Гэхэд ах хүч гэд харснаа. Манайх руу хамт явъя. Гэвэл Сэхи гаашлонт юм бах та гэж ширтгэхэд би машин зост юм аа. Иймэрхүү захилгаан машин нэг л гэмтэл гарахад асдаггүй балаа өг байгаа юм. Нэг скан хийгээд асчихна. Багаж энтер гэрт байгаа. Гэд машина чирүүлээд гэрлүүн хамт явна. Ах хөө. Чи энд хийх биш үстэ. Би ч бас энд хийх биш. Эхнэрээсээ болоод нүүж ирсэн юм. Эхнэр маань хүнд өвдсөн ч өвчнөөсөө илүү химийн эмчилгээ хагалгаа гээд тэр нь их зовоод юм шиг байлаа. Гэхдээ энэ дээрээ дээрцсэн бүр ажиллаа хийж эхэлж байгаа гэж гангар гонгор хийсээр эрэндээ. Сэхи гэхдээ танихгүй айлд ирснээ бүр гэртээ байгаа юм шиг л унтчихэд гнасаа
энэ тэнд нуу замраг хийсээр дасан зохицох чадвартай болсон юм шүү. Ах хүүч орж ирээд сэрээрээ зэгсгэрэ. Машины засаад дууссан. Мөнгө төгрөг хэрэггүй. Цааш ханж өгье. Уугаад яв. Удвал цэцгийг хүү маань түүж хатаасан. Ээжигээ өвдснөөс болоод их сургуульд ороогүй. Их сургуульд хизээ орчин гэд аминда ээжтэйгээ байх гээд харин нэг ажилд орцсон. Гэд яриад байжсэн ахын утас дугарч хүүн ирэх ёстой байсан айлдаа очиагүйг мэдэх болно. Тэр оронд Сэхи тэдний гэрийг харж байгаад осолцсон машины эзэн энэ ахын хүү гэдгийг олж мэднэ. Тэгээд ах за би хөөрөөгөө яриад. Гэхэд яг энэ агшин Сэхид даатгалын ажилтнтай ярьж байгаа юм шиг жүжиглэхдээ гармалсан хүүгийн утас дуграад ах хүүч чимээ чагнаад Сэхи яна гэл утсын гэлс үүдний сандлын бүтээлэг доор хийн. Ах ч утасны чимээг сонссоор ирээд өөх хөөрхи утсаа үлдээчих. Ингээд инегээл хүүгийнхээ алуурчны машиныг засаж гэртээ унтуулж цайлж өгөөд инээд алдан үтэж өгч байгаа юм. Тэгээд замаараа Минхүүг аваад хот руу орноо. Хотод ирээд Минхүү эхнэрийнхээ илтгэл дээр орно. Яг яриаг нь дуусахаас өмнө амжаад орно. Эхнэр нь миний яриаг бүгдийг сонссон уу? Яста гоё шаалаа гэж чихэн дээр нь цэцэг ургуулад эргээд харсан ард нь Сэхи видеонуудыг солио сууж идэг үсттэй. Компанийнх нь видео эдит хийдэг ажилтан байсан юм байл л дээ. Энэ явдлын дараа Ю Минхүү өөрийнхөө компани хуульчдаа миний машин барилгын талбай дээр байгаа мөшгөх боломжгүй болгоод өг. Жижигхэн осолд орсон юм а гэсэн хуульч нь хайвал бүртгэл үүсчих нь. Хэрвээ задаргаанд орвол хинч мэдэх боломжгүй. Асуудал үүсвэл надад бүхнийг хэлж байл гэх болно. Энэ явдлаас хэд хоногийн дараа хурлынхын үеэр цагдаагаас тэрнтэй уулзахаар ирнэ. Цагдаа найзуудтайгаа уулзахаар явсан залуу хүү хан сүмжээ ор сороггүй алгуулсан. Тэрний дараа хүүгийн аав машин зам дээр зогсож байсан машинтай таарсан. Жолооч нэмэгтэй хүн байсан. Яг тэр хавьд байсан ширлийн хэлтэрхий хан сүмжээгийн машины хэсгүүдтэй таарсан. Аавынх нь машин чирсэн газар машин хад мөргсөн уул мөр байсан. Ослын дуудлагч ирээгүй. Минхүүгийн хуульч наадах чи манай захиралтай ямар хамаатай юм бэ? Бусаад байсан шүү дээ. Гэвэл цагдаа хүүгийн аав машины дугаарыг харсан. Шалгаж үзэхэд танай компани дээр бүртгэлтэй. Дээрээс нь ихэнхдээ захирал таныг л ундаг гэх юм билээ. Гэд сэжиглэнгүй ардал өмгөөлөгч нь тэр машин хулгайд алдагдсан. Захирлыг бусанаас ирсний дараа дуудлага өгсөн. Тиймээс ингэж шалгахаа боль. Завгүй байгаа болохоор. Кичати цагдаач цөөц. Гэхдээ улгаад алдсан машинаа олуулмааргүй нөө. Тэрийг тээврийн хилцээхэн олчих байх. Та нар битгий хаяага хадраад гэж хуцснаар цагдаа нар яаж чадахгүй явна. Тэднийг явсны дараа хуульч та тэр хүүхэнтэй хамт байсан юм уу? Тэр өдөр босаанд байсныг чинь нотлохоо болгоод явуулчих болохоор битгий санаа зов. Эднэр танд халдаж чадахгүй. Гэхэд Минхүү надад нэг ачааны машин олоод өг. Загвар машины өнгөнөөс өөр юм мэдэхгүй байна. Цаг орох байсан ч хамаагүй олоод өг гэж хуульчтай ажилд даатгана. Энээс хойш алга болсон хүүгийн хэрэг бүр олон нийтийг хамарсан хэрэг болж хувирна. Хүүгийн аав Сэхигийн ам зургийг гаргуулснаас болоод Сэхи эрен сурвалжлагдаж эхлэх болно. Мэдээний үеэр эхнэртэйгээ винодж байсан Минхүүгийн уц дугарч Сэхи залгаснаар түргэн аваад Сэхигийн заасан газар явж очиход гүүрэн доор Сэхи үсээ тайрцсан. Би яхаар гэмт хэрэгтэй болсон байт. Чи цагдаа нарт юуг шаацсан гэхэд Минхүү өөр тийшээ авч яваад ярилцах болно. Минхүү цагдаа нарт гэрч гарч ирэхгүй байсан болохоор л чамайг хайж байгаа гэтэл Сэхи өнөө залаагүй төрөвчийг гаргаж ирээд Минхүү рүү чулуудснаа. Нэг арга олцсэд бүх бичиг баримт банкны карт байгаа. Чи цогцыг нуусан шүү дээ. Харагдаагүй болохоор тайвшраад байгаа юм хааши. Би хизээч ганцаараа ангал руу унахгүй шүү. Гэснээр Минхүү тэрний өнөмлөх картыг ашиглан сэжигтэй гүйлгээ хийж гэмт хэрэгт орооцолдоод тэрнээсээ болоод алга болсон юм шиг болгосон гэхэд энэ бүхнийг сонсож суусан өмгөөлөгч тэр бүхнийг Сэхис хийсэн юм гэд гайхаад асуудал тийм ээ. Та тэрнийг ястаа мэдэхгүй байна. Нэг зогсохгүй хөдөлвөл хизээ зогсохгүй. Удалгүй мэдээгээр орсоргүй алга болсон хүүг сэжигтэй гүйлгээ хийж өөрийгөө зохиомдор алга болгосон мэдээ цацуулсан ч байдаг байх шиг яа. Тэгсээ нөгөө талд өөрөө болохоор том гэрээ хийгээд амжилтанд хүрч оны шилдэг энтер болоо шаацаа. Тэгээд бас ичхгүй би гаднаа инээж байсан ч надад хэцүү байсан. Дотроо шаналаад гээд байгаамаа.
Энэ үеэр компанийн хуульч жан залгаад ян өмгөөлөгч хамт байгаа үсттэй. Гэрээгээ хийж гарын үсэг зураарай. Тэрэнд бүгдийг л ямар ч хэрэг дээр ялагдаж үзээгүй болохоор яаж хийж байгаад гарын үсэг зуруулаарай. Марцнаас би хайгаад байсан ажины машиныг ч олжглоо. Машин байгач хүн налга. Гэхэд минхүү хэст. Цагдаа хордог юм а. Шингэр чинь яг наад жолооч юм байна л да. Гэвэл жан өмгөөлөгч алийг янтаа ирээдхийн уцаа өгдөг гэснэ. Танд найдлаа шүү гэд утас тасарна. Өмгөөлөгч эргэж минхүү рүү хараад хоёроос л хоёр цогцос маш ивгүй. Тэгэхээр тэр өрөөнд байсан 3 дахь итгэхэд алга болсон хүүтэй холбоотой байх. Тэгэхээр надад 3 асуулт байна. Хэн цагдаа дуудав? Яагаад мөнгө аваагүй юм бол? 3-т яаж цоочтой өрөөнөөс гарсан юм бол? Та хариулж чадахгүй байгаа үст. Танд бүр уран сэтгэмж байтугай логик ч алга. Гэвэл минхүү таны логик тэгэд юу юм бэ? Өмгөөлөгч миний бодлоор тэр өрөөнд алга болсон хан сэжүүний аав байсан. Маш илэрхий өшөө авалтын сэдэлтэй. Учир нь хүүгийн аав цагдаа дээр очиж тэр машин нэвдэрсэн эмэгтэй ирэхээс өмнө би хүүтэйгээ уцаар ярьж байсан. Харин тэр эмэгтэй хүүгийн минь уцыг авчирч нуусан гэж мэдүүлэг өгсөн байсан. Харин цагдаа нар нотлох боломжгүй гэснээр хөөрхий хүүгээ өдөр шөнөгүй хайж байтал цагдаа нар ирснэ. Хүүчин санхүүгийн гэмт хэрэгтэй орооцолдсон гэд гэр орны шалгаж байхад хүнд өвчтэй эхнэр нь ухаан алдсан. Хүүхдээ алдсан эцэг их хэдий мангас болсон байж таараа. Тиймээс цагдаа нарыг хүлээхэ болж таныг шууд өөрөө мөшгөж тандах болсон. Өгөөж тавьж таныг өөрөгтөж дуудсан. Тэр өрөөнд нуугдж сэхийг алаад харин хүн бүрт таныг нууц амраг сэхийг алсан гэж мэдгэдхийг хүссэн болохоор энийг хийсэн. Мөн таны өмгөөлөгчийг ажиглаж хэрэгээс мултарч болох бүх аргыг чинь судалсан. Таныг баримтлагдах зөвшөөрөл хүчингүй болсны дараа надтай уулзахаар ирсэн. Тэгэхээр тэр таны талаар мэддэгч та тэрний талаар мэдэхгүй. Энэ бол хэргийн газрын зургууд. Энэ эмэгтэй бол хүүгийн ээж. Тэр буудалд хүлээн авах дээр ажилдаг. Яагаад тэнд дуудагдсан шалтгаан чинь энэ байна. Харин ирсэн чинь хэрэгээ хагас хүлээсэн гэсэн үг. Үлдсэн төлөвлөгөөнд дагуу явсан. Агуулгын хажуугийн өрөөг захиалж та хоёрыг ирэхээс өмнө аав нь шкафанд нуугдсан. Тэрний дараа эхнэрийн цагдаа дуудаад та хоёрыг явах гэхэд таныг зохиж унгаагаад сэхийг алж мөнгийг авалгүй цацж орхиод цонхоор дамжин хажуугийн агуулгын өрөө рүү орсон. Цагдаа нар орж ирээд шууд танд руу төвлөрч байх хооронд ээж нь очиж цонхыг төгдсөн. Ингээл хаалттай хаалганы хэрэг болж байгаа юм. Та өөрийгөө гэмбрүүгөө нотломор байвал алга болсон хүүгийн аавыг татан оролцуулах хэрэгтэй. Тэгвэл танд ял тулгах нотлогоо нь банк хакердсан л байна. Гэвэл минхүү наадуулж намайг олж чадахгүй. Гэвэл өмгөөлөгч хоёулаа Ким Сэхэд бүх хэргийг үүрүүлж болно. Үгсэн хөнгө хэлэх биш. Сэхэд таны машиныг унж яваад осол гаргасан болгоч. Тэхийн тулд алга болсон хүүгийн машин хэрэгтэй. Тэр хана тэр машинд нь тэрнийг алсан гих хурамч нотлох баримт үлдээчүүл шүүх хурлж болохгүй. Ихэд минхүү давраад өөр арга байхгүй юу? Сэхийг ганцаараа хийсэн гих гэвэл өмгөөлөгч уурлаад өөрөө бодчихвол. Хөлчлүүлэгч маань эцс хүртлээ намайг хуурах гэж оролдлоо. Худлыг яаж ч өмгөөлсөн шүүхтээр нурж ундий. Мэдөө. Болсон явдал бүх зүйл эсэргээр байсан бол яах вэ? Нас барсан залуугийн төлөвчийг авч банк хакердах таны санаа байсан бол яах вэ? Харилцаагаа дуусгахыг хүссэн та биш Сэхи бас та машин жолоодж явж байсан бол яах вэ? Гэснээ. За, эхнээс нь явах уу та гэж шүү. Тэр өдөр үнэхээр минхүү өөрөө машин барьж явсан Сэхийг дуудлага өгөх гэж байхад нь боловлж ачааны машин ирэхэд залууг доошлуулж өөрөө худлаа даатгалдаа ярьж байгаа юм шиг жүжиглсэн манай өмгөөлөгч минхүү Сэхигийн сэтгцийн бүртгэлийг гаргаж өгөөд ослын дараа архаг сэтгэл түгших эмгэгтэй болсон бүхнийг удаан хадгалаад явж чадаагүй. Бүр тэрнийг эрен сурвалжлагтаад эхэлсэн. Эцэст нь тэр шийдэд нас барсан хүүгэнд буцааж өгч чадахгүй ч үлдсэн хүн чанараа хамгаалах гэж аав руу залгаж бүх хэрэгээ хүлээсэн. Цогцыг олж өгөхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж шийдсэн. Гэхэд минхүү аав нь Сэхэдийг ярьж хад яагаад цагдаад мэддэггүй. Гэтэл өмгөөлөгч цогц олдоогүй бол аллах гэж нотлох боломжгүй. Таныг бас цогцыг хануугаг хизээч хэлэхгүй гэж мэдэж байсан. Гэвэл би тэр буудал дуудагдж очиод зохиолоод унахдаа яг ч ухаангүй байгаагүй. Тэр өдөр яалтчгүй хүүгийн аавыг харсан. Яхад өмнө хэлээгүй. Анх уудаж байгаа өмгөөлөгчтэй юу гэж хамаг юм ярьж байдгийг чанарыг чинь шалгасан. Гэхэд чи нэрээ эцсээ хүртэл худлаа шатах хөр юм а. Минхүү энэ зураг нотолж байна шүү дээ.
Ээж нь хэрэг гардаг буудлын зурагт өртсөн байна. Надаас өшиг авах гэж энэ бүхнийг хийсэн. Гэтэл өмгөөлөгч наадах чи хүүгийн ээж биш зүгээр л буудлын ажилтан. Тэр өрөөнд 3 дахь чи итгэхэд байгаагүй. Ээжийн дурдхад л аавыг нь харсан гэж худлаа үлээч энэ тэр. Яг үнэндээ юу болсон бэ гэхээр бүх хэргийг Минхүү өөрөө санаачилж хийсэн. Тэр нэг сөрдүүлж буудалд авчирсан хүн бол Сэхи. Хэрэгээ хамт хүлээх гэж цагдаа дуудчихсан. Минхүүд ээж аврун залгаад үнийг нь хэлчихсэн болохоор одоо цогцыг нь зааж өгөөд өршөөл хэрэгэлсэнд уур нь хүрээд Сэхийг алчихсан. Өөрийгөө худ гэмтээсэн болж таардыг. Өмгөөлөгч болж байна. Жаахан тэсчхэл бүгд дуусна. Хөөрхи хүүгийн ээж өөрөө өгсөн мэт хэцүү цаг үеийг тулсан байх. Гэд үзэгдэл солигдож өнгөрсөнд Сэхигийн машиныг засчуулсны дараа ээж нь ирэхэд "What?" Энэ өмгөөлөгч хүүгийн ээж болж таардыг. Пүү гал. Тэгэхээр юу болсон бэ гэхээр хүү ор сургуу алга болоод нэлээд хугацаа өнгөрсний дараа Сэхи аав ээж рүү яриад осод байсан гэд далан булчирхаага тоочоод гимших сэтгэлдээ хүүгийн тань цогцыг олж игээ гэж ярьснаар ээж аав нь Минхүүг судалж мушигсан байгаа юм. Тэгээд өмгөөлөгчийг олж очин уулзаад хүүгийнхээ ядад цогцыг олчихмаар байна. Яриа туслаа зөгөөч гэхдээ тань шиг хүн ийм хүмүүсийг давж чадахгүй. Гэснийхэн дараа өмгөөлөгчийг барьцаалаад оронд нь орж үжиглэн хамаг үнэнг нь яриулахаар очсон нь энэ байдаг юм. Харин нөхөр нь алсаас дуу хураагаараа бичиж авсныг нь сонсоо сууж байсан байгаа юм. За тэгээд үзэгдэл одоо үерүү шилж нэ. Компанийн хуульч ахин залгаад гэрээг хийсэн үү? Али өмгөөлөгчтэй яриад. Гэхээр нь утсаа өмгөөлөгчд өгөхөд нөгөөх нь байна уу гэснэ. Тасарчлаа. Гэд Минхүүд утсыг буцааж өгөхөд утсын санаатаа тасалсан аяттай хэд удаан дарснаас болоод унтарсан утас тэрэнд өгнө. Жижигхэн азартлаа. Залууч Сэхигийн бугуйч надад байгаа гэвэл одоо хүүгийн ээж гээд яриад явчих дөө. Хүүгийн ээж тэрний бугуйчийг машинд хийгээд тэрэн рүү хамаг хэрэгэ буугчих. Харин чи худал мэдээлэл өгсөн гээл үсрээл тэнсэн харгалцаар гараад ирнэ. Нотлох баримтыг байршуулахад хохирогчийн машиныг олох хэрэгтэй. Машин хаана вэ? Нууранд цогцтой намж ивүүлчихсэн. Тэгэд одоо гарч ирсэн гэрчиг яах вэ? Тэр үү? Би худлаа шаасан. Чамаар хамаг үннийг чи хурдыг яриулах гэж л. Тэгж байж хоёулаа бас хурдан шийдэл оллоо штэ. Минхүүч өмгөөлөгчийн ур чадварыг гайхан биширч намайг өмгөөлнө үстэй хажмаа гэснээр манай хоёр өмгөөллийн гэрээгээ хийнэ. Гэрээгээ хийсний дараа Минхүү танд нэрээ нэг нууц хэлье. Тэр машиныг нууранд живүүлэх гэтэл хүү амьд байсан. Тэгэхээр тэрнийг багжаар нүдэж алаад живүүлчихсэн. Амьд байхдаа хөрхи ам аврал гэдээсэн. Тэрнийг цохиж алсан багчийг олоогүй. Тийм болохоор яаж хийж байгаад олоо зохицуулаарай гэх болно. Энийг сонссон хүүгийн ээж шок. Юу хуцаад ах вэ? Аврахгүй яасан бэ? Хөөрхий хүү. Би ч амг өмгөөлөхгүй. Хоёр хүн алчгаад гэхэд Минхүү хуураа гисэн тавиад чи одоо миний өмгөөлөгч хуцалгүй ажиллаа хий. Хүүгийн ээжийн даралт ихсэж харвах төхөж байсан ч сэтгэлээ бариад ханы зураг руу харахад нэг нь нуурын зураг байх ба тэрүүгээр нь хүүгийнхээ цогцыг хаана байгааг олж мэднэ. Тэгээд нөхөрлөгөө яг мессеж бичих гэж байсан чинь Минхүү хурч ирээд уучлаарай. Би сая хэтрүүлчихлээ. Гэхэд хүүгийн ээж зүгээр нууцыг чи хадгална. Ялах болно. Тэгэхгүй бол замналт минь сэв суучихна. Гэд хүүгийн машиныг живүүлсэн газрыг олохоор газрын зураг дээр тэмдэглүүлээд авна. За ингээд явах болсон чинь цасанд машин суучихна. Энэ хооронд Минхүү хүүгийн ээжийн газар унгаас нь цаасыг үзээд өмгөөлөгчийн гарын үсэг өөр байгааг хараад сэжиг авчихна. Гараал гялс хүүгийн ээж дээр очиад ороод байж. Би олс авчраад татчих болохоор. Аргагүй ирэхэнд додгошоогоо орлоо Минхүү та манай хуулийн захирлыг яаж тэмдээ? Нэг нутаг гэлөө. Мань хүн жамын дагуулад шүү хурл энэ гэж яваа танилцсан. Нэг нутгийн хоёр штэ. Гэд сийхгүй үлээн. Минхүү та надад сандал аваад өгөөч. Дээрээс олс авах гэд. Гиснэ. Таач сайн худлаа ярих юм аа. Манай захирал хойд солонгос төрсөн. Гэхэд баригдснаа мэдсэн эмэгтэй. Би чинь ялсан хүүгийн ээж байна. Гэд хэлтэл Минхүү. Тэгвэл энэ хүртэл явах нь аргагүй юм байна. Бараг гарт чинь өөрийнхөө ирээдүйд даатгачихсан байлаа. Гэхдээ гарын үсгээ сайн давдахгүй яасан юм бэ? Надаас уучлалт хүссэн юм уу?
Надаас юу хүссэн? Гэхэд зүгээр л би хүүгээ олмоор байна. Минхүүч тэр газрын зургийг худлаа зааж өгсөн. Үйлдэлч үнэхээр сонир байсан болохоор. Гэвül эмэгтэй ахид цаад болохгүй болохоор цаашдаа бууз хуушур шиг явъя. Ингээд явах гээл. Юу гээл зүгээр болж өгөхөд. Уг нь маань хүнч зөвхтөх гээд амжилттай цахилгаан бороход жаваал зөвхтаагч. Минхүү хөлдөөс нь барьж авахд эмэгтэй хан мөргөд ухаалдчихав. Нэг сэрсэн чинь минхүү байна уу? Цагдаа юу? 23 дугаар ууланд байна. Нэг хүн намайг алах гээд байна. Туслаарай гэж шаад юм. Тэгснэ эмэгтэйд буу бариулж угаад өөрийнхөө мөрлөө буудуулж. Хөнгөн шарах. Бас санаатай. Яг буун дуунаар цагдаа нар ирж тараад хүүгийн ээжийг гавлж байхад минхүүгийн жинхэнэ ориг өмгөөлөгч ирсэн. Минхүү дээр очиход би тэднийг ахиж хармааргүй байна. Би хармааргүй байна. Ингээд уйлсан өмгөөлөгч нь хүний амьд төрхийг завдсан хүнд гэмт хэрэг болохоор тэрэнд хүнд ял оноо. Бас яриагч нь хууль бусаар бичиж авсан шүүхтэр нотлох баримт болох боломжгүй. Эсвэргээрээ та хохирогч болно ол гэж байна. Яац уйл вэ? Эмнэлэг рүү явж байхад нь компанийн хуульч залгаад тэрэнд гэрч болох ачааны жолооч сарын өмнө өөд болсон байлээ. Ашгүйтэй. Гэл инээд алдааст. Өмгөөлөгч нь хүүгийн ээждэр очсноо. Нөхцөл байдлыг хүндрүүлж. Гэтэл ээж нь тэрнийг битгий өмгөөл. Ялагдчих үзээгүй карьерч нэг сэв сонш гэж хэл. Тэгсэн яас байх нь. Минхүү сэтгүүлчдээс зөвгцсөндөө зузлангийн байшиндаа ирээгүй. Гэмт хэрэгэд далдалсан газараа эргэж ирж аллагын зэвсгээ хайж ирсэн тэр байсан. Хүүгийн ээжийг байшинд ирэхэд минхүүгийн гутлнаас нь шавхаа ялгараад байсан. Би хүүгийнхээ хаангаыг мэднэ. Би холсон. Гэд зааж өгснөөр эрлийн багийнхаа хан дээр зурган байсан нууран дээр ирэн хайлт хийх болно. Үнийг нэг өмгөөлөгч та нар ховын өмчөд халдах эрх байхгүй. Гэтэл цагдаа саяхан хэргийн газар болсон болохоор уухах эрх бидэнд байгаа. Чи шаанда галзуу. Ухал татлтын том машин явж байгааг эмнэлгийн машинаас минхүү харж аман мулдрах нь холгүй харааст. Чавааст өмгөөлөгч үгээ залгасан нөгөөх нь утас авдгүй. Эцэст нь эрлийн багийнхан мөсийг хагалж шумбагш оруулснаар хүүгийн машиныг олсныг хэлээд татаж гаргахад минхүүг хүн амны хэрэгээр баримтлан харин хүүгийнхээ цогцыг олсон эцэг эхийн санаа саялныг амарч байгаагаар кино дуусах болно. Хөрх юм гэжтэй. Ош таад гэхдээ бас арай дэндүү юм аа. Хэдэн 100 мянгуулаа бичлэгээ үзснэ. Subscribe энэ хийхгүй. Пүүр нэг халууншуулаад үнгүй юм завшаа сурцсан мэддэгдээд байдгийг. Хэдүүлээ одоос бас тийм ээ нэгнийхээ хөдөлмөрийг үлд сурцгаая. За юу. За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай цаваанд.